За энэ бүх зүйл бол маргааш чуулган дээр хэлцэх асуудал буюу засгийн газар огцрох хэсэг талаар л асуудалтай холбоотой явж байгаа зүйл гэж ойлгож байна. За өчигдөр болсон бүлгийн ээлжит бус хурал гэгдэж байгаа хурлын хувьд бол бидэнд зар хүргээгүй. Албан ёсоор зар хүрээгүй хэсэг бүлэг хүмүүс дотроо одоо хуралдаад явна гэдэг бол бүлгийн хурал гэж үзэхгүй байна. Гэхдээ энэ бол ерөөсөө л нэлээд хүчтэй төрөмгийлж байгааг та бүхэн ч гэсэн харж байгаа. Тэр байгаа хурал бол дандаа сайд нар маань өөрсдөө 100% бүрэлдэхүүнээрээ тэр хурал байна. Мэдээж одоо санал судалтай л холбоотой зүйл болж байгаа. За бид бол бодлогын шин чанартай шаардлагуудыг засгийн газар тавьсан. За эдгээр зүйлсээр бол одоо үр дүн үзүүлээ гэсэн ийм одоо шаардлагыг тавьж байгаа. Тэгээ маргааш бол яг товлсын ёсоор даргын дэрэгт зөвлөлийн одоо хурлаар товлсын ёсоор засгийн газрын асуудал бол чуулганаар хилцэгдэнэ. За түүний дараа өөр болох. Өнөөдрийн хорогоолтой нэг хэлцэж яг дуусгаагүй байгаа шүү. Тэгэхээр маргааш хэрэг орчвол энэ тухай хуулийг хуулаа зөрчилсөн болохгүй юу? Маргааш өглөө бол төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана гэж ойлгож байгаа. За төрийн байгуулалтын байнгын хороогоор хилэлцэх асуудал маань энэ дээр бид нар хилцээд санал хураах боловч төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар санал хураадгүй. Ерөнхий сайдын асуудал бол яг онцгойлон тустай улсын хурлаар бол чуулганаар нэгдсэн чуулганаар бол өөрийн санал хураалттай явдаг. Энэ бол процессын дагуу хуралдах ёстой. Гэхдээ бусад хуулиуд дээр жишээлбэл та бүхэн мэдж байгаа шүү дээ. Анзаарвал мэргэжлийн байнгын хороонд хуралдаад тэгээ түүний дэмжсэн хэсгээр нэгдсэн чуулганаар санал хураадаг. Ерөнхий сайдыг огцруулах асуудал болохоор өөрөө тусдаа санал хураагддаг ийм асуудал байгаа. Энэгээр чинь хуралд одоо Монгол Ардын намын одоо намаас хөөгдсөн гэх одоо бичиг нь яг үнэхээр ирсэн юм уу? Өчигдрийн хурал дээр одоо хөөгдсөн тохиолдолд тухайн одоо бүлгийн одоо хуралд орох хэрэггүй. Нөгөө талаасаа зандан шатар ерөнхий сайдын хувьд гишүүн биш хүн одоо бүлгийн хурал дээр орсон байна. Тэгэхээр яг эрт хүчинтэй юу, хүчингүй юу гэдэг дэд даргын хувьд ямар байрсуутай байгаа вэ? Би бол өчигдрийн хурлыг бүлгийн хурал гэж үзэхгүй байгаа. Тэгээ өчигдрийн хурлыг тэр өнөөдрийн хурлыг ч тэр энэ бол энэ их улс төржилтөнд дунд одоо манай ах нар их сэтгэл хөдлөлөөр төрөмгийлж хандж юм гэж үзэж байгаа. Маргааш одоо нэгдсэн чуулганаар үндсэн асуудал маань ерөөсөө засгийн газар огцрох хэсэг талаар асуудал явуулж байгаа шүү дээ. Үндсэн асуудал нэг талдаа гарсны дараа энэ ах нар маань жоохон тайвшраад тэгээ бид нар асуудалд арай жоохон нэг илүү ухаантай хандах болов уу гэж бодож байна. Ер нь бол бид туршлагатай улс төрчнөөсөө бол арай илүү их тийм үлгэр дуурайл гарах болов гэж найдаж байгаа. Ер нь цаашдаа энэ асуудал шийдсэний дараа мэдээж Монгол Ардын намын бүлэг бол ийм нэгдэлтэйгээр асуудал ингээ хандаад явна гэдэг бүрэн итгэлтэй байгаа. Энэ бол энэ 7 хоногийн л одоо жоохон сэтгэл хөдлөлийн асуудал явагдаад байх шиг байна. Өнөөдрийн бүлгийн хурлын хувьд бол гишүүд зар хүргэсэн юм болов уу гэж байна. За өнөөдөр бол өчигдөр албан ёсоор 12-т бүлэг хуралдана гэж зар тавьсан байсан. За тэгээд Батэрдэн бүлгийн дарга бол одоо зар тавьж энэ маань хойшилсон гэсэн. За хойшилсон шалтгаан бол Монгол Ардын намын удирдах зөвлөлийн хурал зарлагдсан учраас хойшилсон гэсэн. Тийм учраас одоо бид бүлэг өнөөдөр хуралдаагүй. Тэгээд тодорхой хүмүүс хэдэн цагийн дараа тэнд очиод одоо хуралдаанаар шин даргаа сонгосон гэдэг одоо мэдээж альва нэг дарга бол бүгд хуралдаа идэвхтэй оролцоо. За өмнө нь бол бид бүр нууц санал хураалтаар өрсөлдөөн дунд Батэрдэн бүлгийн даргаыг сонгосон. Тэгээ одоо ч гэсэн Батэрдэн бүлгийн даргааг хуулийн дагуу Монгол Ардын намын бүлгийн дарга байгаа.